Зяа сайн байна уу? Би төрөвчлээ хийсэнгөө амар ажилтай тэгээд амарч байгаа үедээ тэгэл гэртээ ер нь байгаад байгаа болохоор тэгээд надад нэг юм тохиолдоод та нарын одоо нэг гачин дээрээс харсан шиг хакерт болсон гэхгүй. Зяа хакерт болсон гэх бат. Агуудаас тийм юм нүртэж үзлээ. За юу болсон бэ гэхээр би тэгтээ өмнө нэг иймэрхүү юм сонсч байсан заяа хүмүүсийн ингээд буудлын руу ингээд хурамч мэйл явуулаад тэгээд ингээд манай нэг ажлын хүн жилөө нэг танил нь тэгээ хакертуулаад бас боо юм болсон гэж надад ярьжсэн байхгүй. Тэгээ би хөө ямар сони тэгээ баг яаж байгаа баг тийм юм ячдаг байна. Баг надад баг тохиолохгүй дээ тий. Би баг тийм үед одоо юу гэдэг чинь баг одоо барын мэдэнцэд нь тиймэрхүү баг мэдэнцэд нь ухааны юм бодож исэн баггүй юу. За тэгээд хагасаа өдөр байжлаа ажил дээр. Тэгсэн чинь нэг мэйл ирсэн байсан маа ингээд өрөө асуусан өрөөний үн тэдний санд хитнээс хэд вэ мэдвэж гэлөө. Тэгээ би мэйл биччихээд хариулчаад байжсэн чинь манайх ч нэг booking.com-оор хүмүүс нөгөө бодлынхаа юм уу захиалдаг. Тэгээ ингээ booking-гээс ямар ч нэг мэйл ирсэн юм аа. Манай ажлын тухай заяа ингээд өвчлөлтөөгчийн говьд санал мандал ч юм уу тиймэрхүү мэйл ирсэн бахан би тэг дараа орчихгүй юу. Тэм бүр ингээ яг бүр booking.com гэсэн логотой заяа бүр ингээд тэрийг хинч харсан юу гэж анзаарахгүй. Өмнө нь ч гэсэн тийм мэйл booking.com-аас ирж мэрчсэн. Тэг би тэгэл орж мороод үзэж үздэг байсан байхгүй юу. Тэгээд тэр шигээд чи яагаад юу гэж дарж ороод тэгтээ нэг юм яасан юм аа ингээд манай дээр нэг зүгээр энгийн үед бол зүгээр код хийгээл орчдөг. Илүү нөгөө нэг юм өөр нөгөө код утруу залгаж ч юм уу нөгөө мессеж энтерээр явуулдаг тийм юу нэгтгэх байхгүй. Тэгээ тэр үед уг нь тэгж нэгсэн. Тэгээ би энэ ямар сони ингэж бодчиход за ингэж мэйлээр ингэж дамжиж орж болохоор тэгж жаач юм болов гэж нэг хальт тэгж сонин юм санагдсан. Ягаад ч юм орцсон заа юу тэгээ би бүр код мод хийгээд. Тэгээ орсон ч юуч байгаагүй. Тэгээ би гайхаад за тэгээд ажил мэлээ хийгээ явцсан. Тэгээд нэг анзаараагүй байсан чинь нэг худалгүй нэг хүн залгаад ингээд би танаас ингээ амар сонин мэйл авлаа. Би ингээ уг нь ингээ бүх юмаа төлцсөн. Би ингээ өнөөдөр одоо ингээ очих хэвээр. Тэгсэн чинь намайг ингээ дахиж төлмөл гэсэн мэйл ирж байна. Ингээд тэгсэн гээ би бүр гайхаад үгүй таны ингээ бүх юм ингээ зүгээр байна гэдгсэн чинь танахаас имэйл ирлээ нэтрэгээ. Тэгээ би гинт нөгөөтгөө санаад яана нөгөөтг чинь арай юу байсан биш үстэй. Booking.com руу бодлого аккаунт руу орсон чинь ганц хоёр хүмүүс ингээ мэйл бичсэн заяа ингээ хариу бичсэн. Энэ юу вэ би ингээ төлсөн штэ. Тэгээ төлсөн штэ яагаад ингээ гэж мэгэл эсвэл зарим нь дахиж залгаал за тэгээ би бүр шууд за энэ яг юу байсан юм бэ гэл анзаард эхэлсэн. Тэгээ бүр шууд сандраад би паникэнд ороод яаж бүр ганцаараа байгаагүй за ажил дээр яваашгүй яаж хойлоосэн. Тэгээд би нөгөө нэг мэйлэндээ анхаарад хажууд байсан хүмүүс маань ингээд хүн уцаар залангууд ингээд манайх ингэсэн уучлаарай нэг одоо гэдэг чинь тайлбарлаад ингээд одоо зүгээр юм уугаарай гэж хэлээд би тэгээ бүр гинт шууд тэр дороо мэдсэн даруйдаа одоо нэг аккаунтныхаа кодыг солиод тэгээд ашгүй тэр ингээд тэрнээс цаашаа юм хийгээгүй байгаа байхгүй. Тэгтээ тэр хугацаанд явуулсан байсан одоо манай дээр захиалга өгсөн байгаа хүмүүс рүү ингээд мэйл ингээ явуулсан заяа мэйл гэх юм одоо мессеж явуулсан. Бүр ингээд амар их байсан тэр нь бүр ингээд ёо. Тэгээ тэр мессежэн дээр болохоор ингээд бид нар таны төлбөрийг ингээд авах гэсэн чинь ингээд одоо карт чинь буруу байна гэдэг ч юм уу те ингээд ямар нэг юм алдаа гарлаа марлаа та энэ линк рүү ороод дахиад аюугаа төлбөрөө төлмөл гэдэг ч юм уу те тиймэрхүү ингээд бичсэн заяа. Хүмүүс бол ер нь ихэнх нь нэг айгүй мэддэм байна ингээд спам уу те ингээд эсвэл зарим нь угаасаа ерөөсөө дарахгүй байх чинь тий угаасаа нэг тоохгүй. Тэнгүү зарим бүр ингээ мессежээ ч орж чалахгүй. За тийм мөрнөөс айгу тусалж байгаа. Тэгээ би ингээ хүн болгоно руу ингээ хариу бичсэн заяа. Та ингээ линк руу дарж орж болохгүй шүү. Манайхыг сайн ингээ хакертах гэж үзлээ гэдэг. Яа өөрөө тэгж юугаа хийсэн шүү дээ тэгснэ. Хүмүүс ч гэсэн харин мэдсэн юм аа угаасаа дарахгүй гэл. Гэтэ ганц хэдэн хүмүүс ингээ энэ линк чинь болохгүй байна гэд бичсэн. За тэгээ би бүр тэрөөсөө дахиж битгий дараа ингээд тэгээд ашгүй тэр би тэг хідэн цаг суусан бүр ингээд тэр бүх хүм өрчлөн рүү би ингээд битгий дараа ингээд мэйл юм хариу бичээд тэгэл тэр хооронд бас ингээд дуудлага яриад гарсан сая би юм авлаа би ингээд төлсөн баг чи яагаад ингээд байгаа юм бол гэл эсвэл ингээд одоо тэгвэл миний ингээд юу зүгээр юм уу
одоо нэг буудлын захиалга ингээд одоо зүгээр юм уу ингээд энийг шалгаад үг гэл бас баахан залгаал хүмүүс болохоор тэгээ одоо миний бүх мэдээлэл лаач маа тэнгууд ингээд миний мэдээлэл юм аюулгүй гэх баталгаа байгаа мó гэл бүр яа би чинь тэд чинь бүр сандраад бүр ингээд ойлголаа тийм. Тэгээ жат хагас өдөр байсан болохоор дараа мараа байхгүй. Тэгэл дараалуугаа шууд яагаад бичээд тэгэхээр бүх юм нөгөө мессеж энэ төр явуулж баавалж дуусгах яг гэж санаа амраад арай гайгүй болоод тэгээ хэлж байгаа байхгүй юу. Тэгээ сая ийм юм боллоо. Би тэгтээ ийм арга хэмжээ авцсан. Тэр мэрэ гэж хэлээд яа тэрсэн чи. Тэгээ ингээ хэлчихэд тэгсэн чи бас би тэгээ мессеж бичсэн мэсэн тэгээ яана юу гэж хариу ирэх бол гэ би бүр ингээ амар аа зөө дараагаас бүр тэгсэн чи дараа залгаж ин авсан чи амар зүрхсээ бодож яснаас бүр ингээ тэгээд яг тэр өдөртөө тайвширсан. Йоо тэгж шууд тайвширв. Тэг хүмүүс чинь нөгөө нэг юу гадсан штэ. Миний ингээ мэдээл зүгээр юм уу гэл. Тэнгүүд би бас бодож байгаа байхгүй. Тэгж одоо бид нарын тэр аккаунт руу орохдоо тэр хүний бүх мэдээллийг ингээ харан зэ кредит картны дугаар муугаар тэнгүүд тэр хүмүүст чинь тэр одоо хакрууд чинь бас тэр мэдээлэл нь очиж штэ. Тэнгүүд тэд нэр ингээ тэр картаар нь ингээ одоо юу ч одоо манай тэр юм дээр биш юм а гэхэд ингээ тэр картны мэдээллийг ингээ өөр юмд ашиглаж болох юм шиг санагдаа. За би тэгээд бас айгаад тэг нөгөө хүмүүсийн мэдээлэл нь зүгээр юм уу гэдэг нөгөө букингийн хүмүүстэй баах яриад нөгөөдөл нь бид ингээд за шалгад таарат танахыг яасан гэж мэгэл тэгээд 2 3 ярьсан би бүр нэлээд ярьсан бахан яриад нөгөөдөл нь ч цаашаа асууя энэ тэр мэр гэж мэгэл зүйлдээ зүгээрээ та бити санаа зов мó гэдэг нөгөө гэж тэг би ч бүр санаа зовтой амар яа би өнөөдөр баг унт чадахгүй хаа гэсэн чи намайг зүгээрээ та зүгээр санаа бити зов зүгээр одоо би таныг ойлгож байна. Гэхдээ та ингэж нэг санаа зовоод ах хэрэггүй мэргүй гэтэл тэгсэн. Тэгээ би ч юм бас арай гайгүй болсон. Ихэ тэр ингэж явуулсан мессеж одоо тэр хүмүүс рүү явуулсан байсан мессежүүд нь бүр хэдэн зуун руу тэг явуулсан ёо. Би бүр айгаа зарим нь ингэж дарцсан гэд тэрийг энэ линк чинь болохгүй ингээд гапяс бүр ингэ айчиж байгаа чи ёо яана дараад одоо бас бах юм болсон бах үү гэл. Гэхдээ тэгээд тухайн үед нөгөө нэг сонир санагдсан гэдгсэн шүү дээ. Тэгчихэж тэр нөгөөний би нөгөө анх нөгөө өөрөө асуусан мэйл байсан гэсэн шүү дээ. Тэрэн дээр би хариулсан байсан чинь тэрний reply дээр ирж байгаа байхгүй тийм booking би тэгээд тэрэн чи анзаараагүй амар тэнийг тэгчээл дараа нь ёо гэж амт тэгснээр одоо дахиж над руу тэгж юу мэйл зөндөө явуулсан зү манай юу булаа юу дараатай хагас бүтэн сайн даагаа тийм ихтэд ирж байгаа байхгүй сайн уу мэн үү гэж мэдлсэн чинь сайн уу гэж өнгөрсөн. Тэгээ би шууд нөгөө бүгний асуудлыг ярьж марих болов гэсэн чинь нат тэгж яриг үзээ. Тэгэл өнгөрсөн. Тэгээ би бүр яна гайгүйсэн бах та гэж бодчиход. Тэгжсэн дарга тэг яг явах чахт нь би өөрөө нөгөө booking зүгээр байсан уу гэдгсэн чинь. Тийм зүгээр байсан. Тэгээд ингээд чи харин хурдан арга хэмжээ авч яасан бас болсон байна гэсэн за. Яа тэгтэл бүр ингээд тэр үуч би паникнд орсон. Ингээд юу хийгээ мэдэхгүй. Тэгтээ хамгийн шууд орж ирж байгаа юм л код солио тэг хүн болгоон руу юм бичээл гэдэг яаж амч тэг өөр би юу хийж чадах вэ. Тэгээл сольсон хийсэн ашгүй тэгээд өнгөрсөн тэр асуудлаа би бас дараа мархад нэлийн загнуулах болов болов. Яах вэ гэж амар айсан ёо. Өстө ийм юм үзнэ гэж бодож байгаагүй тэгэл тохиолддог юм байна ёо. Тэгэл ер нь би бас нөгөө букингээс ярьж байхдаа ер нь ийм асуудал ингээд их болдгоо гэсэн чинь ер нь болтгоо л гэж хэлээ тэгээд. Яа, тэгтээ угаасаа би үнэхээр өмнө ёо яаж баг тэн дээр дарж ордог байна гэсэн чи. Үнэхээр бүр ингэ зүгээр л ингээл хурдан болол өнгөрчдөг юм билээ бүр ингэ амар. Ер нь тиймэрхүү юм болж өнгөрлөө. Эсвэл хүнд тийм ээ болохгүй гэж боддог л өстой тийм сөсөөлөөгүй гэж хадл нүдэр хүн зур болгоод өнгөрт юм билээ. Тэгээд цаашдаа ер нь их анхаарах юм байна гэдгийг бас мэдээж авлаа. Тэг ямар тэнийг энийг ингээд оор бичээд байгаарэ гэж би угаасаа мэдчихээн. Тэнийг юм хийснэ тэгээд зүгээр сонсоол өнгөрөөрэй. За баяр таа.